Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсрун онцгой эрх 80 дугаар хэсэг. Аяна улсуу Бойтог манханд байгуулсан бэхэлтээс холбооны нууц төвтэй ярихдаа Симото-сан өчигдрөөрөө утсаар ярьсан яриа ямар шухан санагдав гэж асуулаа. Бэхлэлтийн өргөс тор татах тухай юу? Тийм ээ. Түүнээс гадна Орос Монголын тал давшилтанд бэлтгэх болцоогүй юм шиг байна. Аяна улсуусан тийм баримтолоо юу? Симото би тиймч бодтой юм болоогүй л дээ. Гэхдээ илэрхий юм биш үү? Би ч бас тийм бодолтой л байна. Гэтэл Комацубара бодит баримт шаардаад байдаг. Чи тийм баримт олвол командлагч шууд илтгэхээрээ. Тэгвэл миний сонлог генерал ойлгох болно. Тайса Дона. Би эндээс хайлаар явна. Ер нь Гаката уулзаж чиний ажил төрлийн талаар ярилцъя. Харин чи ямар зүйл дээр дэмжүүлмээр байна? Түүнийг над хэлж гэж. Аяна усуусан. Ер нь манай төвийн боловсруулсан материалууд хөтөлбөргүй үнэн гэдгийг ойлгох нь чухал. Гака Комацубара дотроо бидний баримтанд итгэхгүй байж мэдэх хүн. Ер нь дотор тамиртай их муу санаатай хүн шүү дээ. Тэгэхээр манийгаан зөв ойлгуулах талыг бодно биз дээ. Симото-сан. Намайг хайлаар явсан хойгуур Тозия сургалж магадгүй. Тэгвэл аятайхан шиг аргална биз дээ. Би хагасан өдөр ихэд очихсан байх санаатай. Гэхэд Симото Аяна улсууд Комацубаратай ярих зүйлийн талаар өөрийнхөө санаа бодлыг тайлбарлав. Чингэд Аяна улсуу Бойтог манханаас хайлаар руу гарлаа. Намрын ихэнх сар дөнгөж эхлэнгүүд Шанхайд усан бороод сутгаж эхлэв. Үд өнгөрөхөд бороо татрах дэшег орж гудамжны зам талбайн хачлаганд тулсан үерийн ус нэлээжээ. Эргийн банд хэмээх гудамж хөндлөн гарсан эрхэм баяр алгуур гэлдэрсээр банкны башингийн нөгөө талын гудамжны эхэнд байгаа зоогийн газар орж хоол захиаллаа. Оройн 19 цагийн үед хоёр илжиг хөтөлсөн нэгэн хятад элжиг тэргийн хөтөлсөөр банкны хашааны хаалгаар орж явахыг харсан эрхэм баяр цагаан хараад яг цагтаа ирж байна шүү гэж өөртөө сануулад хоолоо эдэгт зуур цонхноос хардсан үл салгана. Тэгтэл 35 мөчийн дараа өнөө өвгөн хятад элжиг тэргийн хөтөлсөөр банкны хашааны төмөр хаалгаар гарч ирээд тэргэн дээрх төмөр совтой хогоон даруулсан олсон татаж үзээд элжиг тэргээ нар зөв тойрон тэргэнийхэн арал дээр баруун хөлийнхэн гуяар тэгнэн суугаад жолоогоон дугтархад хоёр элжиг сүүлэн мушгэр улснаа алгуурхан гэлдэрсээр гудам төрж бараагүй болов. Эрхэм баярыг Чингис суутал гаднаас хоёр Япон залуу орж ирээд зэрэгэлдэх ширээнд суулаа. Тэгээд удаагүй байтал нэгэн туранхай өндөр биетэй шаргалдуу цайвар царайтай гүн цэнхэр нүдтэй цайвар шаргал үстэй Америк залуу орж ирэхийг ажбол Жек байлаа. Тэр хоёр Япон залуугийн дэргэд суулаа. Жек чи өнөө баримтаа авчирв уу? Гэж англи залуугаас асуухад Жек би ямар ч баримт авчираагүй гэж хэлтэл өнөө Япон залуу гартаан барьж байгаа Явагийн цохиур модон чанга атгалаа. Японы нудраган залууны цохилтын зарим хэлбэрийг зэргийн мэргэжилтэнгүүд гардан байлдаанд хэрэглэх хүн алах хэлбэр болгож тусгай цохиур мод бэлтгэсэн аж. Тэр модыг хэрэглэдэг тусгай журамтай төдийгүй мэрэгдсэн хүмүүс байдаг. Жек хоёр Япон залуутай яриа тохиролцохгүй бол үйл ялэг нудраган зодон гарч Жек амин алдах нь зайлшгүй ажээ. Жек чи арай даажгины гэж бодоогүй биз? Гэхэд Жек энд тоглож даажгинсан юм алга. Яг үннийг ярьж байна. Юкигийн дуйлан дэгдээс нь тэр алтыг чинь байгааг байдгаа байхгүй гэдгийг батлах хүн алга. Ер нь байхгүй юмыг яах болж байна вэ? Ер нь алт хадгалах тухай ярьж байсан хийгээд хадгалахаас татгалзаж байсан хүний тухай сонссон хүн байх ёстой. Тиймээс тэр хүмүүсийг олж баталгаа гаргуулж авах ёстой мэдвүү? Амнасаа уйдсан хөл тэр тухай ярих байх та. Жек, битгий маягл. Бид хэлсэндээ хүрдэг улс шүү. Харин та нар өөрсөндөө аюултай алхам хийж байна шүү. Та нарын хэн болох над төдийгүй Шанхай, Токиод байгаа манай элчин сайдын яамны ажилтнуудад илэрхий болсон.
Тэгээд ч манай тагнуулын ажилтнуудыг ихэнх нь та бүхнийг оргондог нөхсөв туршуул эзнийг чинь мэдж байгаа. Тэр тусмаа бидний хажуугийн ширээнд сууж байгаа хүнийг чинь дагж байгаа. Тэгэхээр одоо хэн хэндэн хал болгүй салцгаая. Намайг энд хорлолоо гэхэд та нар эндээс амьд гарч чадахгүй. Амьд үлдлээ гэхэд цөмөрөө баригдана. Тэгэхээр цөмөрөө бие биенээ танихгүй юм шиг л явцгаая. Тэгэхэд хоёр Япон залуу зоогийн газрын хүмүүсийг аживал Америкийн цэргийн төлөөлөгчдийн туршуул хэд хэдэн хүн зоогийн газар байгаагаад Шанхай дахь Америкийн консулын газрыг хамгаалдаг цэргүүд гудамжинд зогсохыг ажиглавал зоогийн газрыг бүсэлсэн янзтай. Жек хоёр залуугийн байдлыг мэдэнгүүт суудлаасаа өндийхэд өнөө хоёр нь эрхэм баяр руу хартал тэрээр толгой дохин явуулч гисэн дохиоглоо. Үүнээс хойш цагийн дараа эрхэм баяр Тозуятай утсаар ярьж байдлыг илтгэхээр Японы консулын газар руу явлаа. Тэгээд 15 мөч Тозуятай ярилцав. Эрхэм баяр сан. Тэр залуугийн гарт ихээхэн баримт байх ёстой. Тэгэхээр айлгаж сөрдүүлсний хэрэггүй ихээхэн барь замал. Сөрдүүлэлт хүнийг айлгаж чаддаг боловч Батмултар хараг хүний сэтгэл төрүүлдэг онцлогтой. Харин хөрөнгө бол хүний сэтгэлийг зөөлөлдөг төдийгүй өөрийн бүрэн захирдаг шилдэг аргаа гэдгийг мартч болохгүй. Тозуя-сан, Жек баримт олж өгнө гэж амлаад байгаа болохоор би ая занг нь харъя гэж бодоод нэг их шахаж шаардаагүй байгаа. Ингээд Тозуя, тэр чин зөв байна. Тэгэхээр одоо хөрөнгө амал. Гэд түүнийг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөгөө өглөө. Тозуя ингэж эрхэм баяртай ярьж байхдаа Акасагаас бичсэн илтгэлийг уншиж эрхэм баярын яриатай тулгаж харьцуулна. Эрхэм баярын ажил төрөл бодомжтой байгаа. Кёковын залуусыг Жектэй уулзуулж байна. Жек худалдааны танхимын нөлөө бүхий хүмүүс банкныхантай өдөр бүр уулзж байгааг аживал Юкигийн алтыг мэдвэл зохиолсуудтай уулзж байгаа нь нотлогдлоо. Тозуя Акасайгийн энэ мэдээллийг эрхэм баярын яриатай харьцуулаад сэтгэл хангалуун урам зоригтой байлаа. Тэрээр эрхэм баяртай ярьсны дараа Юкигийн сэтгэл санааг толдохоор сурсан заншлаараа Юкигийн өрөөнд орж яриа дэлгэв. Банд хятадаас орчуулга хийж сууснаа тэр хоёрын ярианд саад болохгүй хичээж өрөөнөөс гарлаа. Сувдаг нас барсны дараа Юки Баатар гүн агчийн эхнэрийн хамжлаг хүмүүсээс хэдэн хүн гэртээ авчирч аж ахуйн ажилд зарах болсны адилаар хятад хэлтэй номонд нэвтрэхийг хэд хэдэн залуу авчирсан юм аа. Бандыг гарсны дараа Тозуя, Юки минь, хойдвын ажил аваа шивдэ. Хайлаарт очоод Гамазубарата уулзаад бас харбины төмөр замын удирдах газрын хяналтанд байдаг зураг төслийн газрынхантай ярилцаж Синзингээс авч явсан зурагтан нэмэлт хэлэх талаар тохирсон байна. Ойд үүнийг чамд хэлсэн үгүй юу? Үүнийг л Гамазубара сонирхож байна да. Гэж нэлээд бодол хэлсэн янзтай асуулаа. Би тийм заавар өгсөн юм аа. Уэдасны ярианаас үзвэл 8 сард их найдвар тавьж байгаа юм. Надад ойлгогдож байгаагаар бол дайны цагийн бүрэн орон тоогоор хангагдсан 4 дивиз бэлтгэх боломжтой байгаа гин. Айгүй бол тусгай харин байгуулна гэсэн. Тэгэхээр би өөрийнхөө ажил төрлийг боддог хэрэгэ. Нөгөө талаар хан ширээ, халуун аршаан, ирээсгээр нутгалдаг хятадуудыг халах голын сав нутгаар нутгаглуулах чимээтэй байна. Энэ үржилшин сайтай нутгийг тэдэнд өгсөн дорвол би өөрийнхөө эзэмшил нутаг болгосон дээр. Надад ашиг өгсөн өгөөгүй нь хамаагүй. Ганцхан халах голын сав газрыг хятад эзэмшүүлэхгүй. Хүний нохоо зулгаахаар өөрийн нохоо хийдэг гэдэг үгтэй дээ. Талигаач аав маань өвнийг л эрхмэлдэг байсан юм. Тиймээс Монголын газар нутаг дээр хятадуудыг гიშгүүлэхгүй гэж бодож байна. Гэхэд Тозуя Юкигийн үгэнд гайхлаа. Уг нь халах голын асуудлыг шийдсэний дараа эзэмшил газар өгөөч гэж энтхэн хятадууд асуудал тавьж байсан. Японоос олон зуун мянган хүн Манжуурт ирж суурьших ёстой. Тэгэлэр Манжуурт нутгалдаг хятадуудыг өөр газар руу шилжүүлэе гэж байсан юмдаг. Гэвч энэ талаар албан ёсны шийд гараагүй байгаа. Тиймээс би чамд дуулгаагүй юм. Ер нь чиний бодол маш зөв шүү. Төмөр замаан давж хавал энтхийн хятадууд чиний харьяанд ажиллах болно. Тэгэхээр чи Уэда санта уулзаж санлан хэлсэн дээр
Армийн удирдлага чиний саналыг ямар ч гэсэн дэмжинэ. Гэж Тозияг зөвлөхөд Юки дуртай зөвшөөрчээ. Найман сарын 3 пүрэв гараг. Халах голын дайн эхэлснээс хойш 16 дахь 7 хоногийн өглөө тусгай шифрээр задлж уншигсан цахилгаан хүлээж авсан холбооны нэг ахмад түүнийг Вэйдагийн туслахад өгөхөд тэрээр шифрийн хэлтсийн даргаыг дуудлаа. Чингэд цагийн дараагаар нууцын хэлтсийн дарга тусгайлан дацагдсан бичиг авчирч өглөө. Вэйдагийн туслах шифрийн хэлтсийн дарга тусгай шифрээр задлсан цахилгаанаа ёс төрмийн дагуу нууцын хэлтсээр дамжуулж байгааг мэдээд Вэйдагийн өрөөнд дагуулж орлоо. Кавантуны армийн удирдагч Тозия Юки хоёртой ярьж сууснаа өнөө бичгийг авч гарын үсэг зураад гарсны дараа задлж уншаад инээмсэглэхэд нэмгэн хөрстөө царайд нь баяр баясгал тодорлоо. Юки-сан халах гол хятадуудыг шилжүүлэх асуудлыг тантай ярилцж шийдтээ. Тиймээс та өөрийнхөө саналыг бидэнд бичгээрэй. Гэхэд Вэйда-сан та бид хоёр үүний өмнө уулзахтаа төмөр замын талаар ярьсан. Армийн дээд удирдлагад төмөр зам тавих газраа сонгох, зураг төсөл захиалуулж хийх ажил удаачрж байгаа учраас үл ялэг бэрхшээлтэй болох нь илэрхий. Харин миний хувьд гэвэл би хан ширээс жанжин сүмээс халах гол руу тавих төмөр замын асуудлыг зохих байгууллагад тавьсан. Тэгэхээр одоо газар сонголтоо хийнэ. Харин та миний хөрөнгө хорьсон нийгэмлэгт хянганы хорих болон цэргийн инженерийн газраас зохих хүмүүс туслах байхаа гэж бодож байна. Бид ажлын ер нь цэргийн зам барилгынхнаар гүйцэтгүүлэх нь дээрээ гэж үзэж байгаа. Гэж Юки гэлэхэд Вэйда үл мэдэг нэмсэглээд би тэр төмөр замын асуудлыг ойлгож байна. Тиймээс туслах болно. Харин халах голын асуудлыг 8 сард шийдвэрлэх ёстой. Харин та хоёр тэгж хэлэхэд өнөө маргаашгүй Коситоку ажиллагааны бэлтгэлийг хангаад удирдлагад илтгэх болоод байна. Гэхэд Тозия Вэйдагийн үгнээс Коситоку ажиллагааг эхлүүлэх шийдвэр иржээ гэдгийг мэдлээ. Юки Вэйдатай уулзаж халах голын сав газрыг өөрийн эзэмшил нутаг болгохын тулд зохидомжлог үзүүлэхийг хүссэн энэ өдөр орон хоолны дараа асарсан эцэгтэйгэн ярьж суухдаа аваа Вэйда-сан хэлсэн Коситоку гэдэг ажиллагааны Косин довтлогоо гэсэн үг мөн үү? Гэж саваагүй зангараа сонирхон асуулаа. Үгүй. Эхний К бол Комоцубарагийн нэрийн тэрэг үгүй. Сэй бол баруун зүг гэсэн үг буюу Сэйё гэдэг үгний эхний хэсэг. Току бол онцгой довтлогоо гэсэн үг. Гэ Тозия суудласан өндийж диван дээр суухдаа халаатныхаа бүсийг чангалж уйлаа. Юки минь, Вэйда-сан энэ онцгой довтлогооны тухай дурсав үстэ. Гэв. Тозия халсан үеийн яриад илгэх дуртай хүн. Тэгээд орой бүр шил саке болгоод дэвэн дэлхийн юмыг хамж шимж гарна. Хамгийн шилдэг 5-6 дивизээр ялд байгуулахын тулд тусгай арим байгуулна гэж байсан шүү дээ. Тийм ээ. Байлдааны үеийн дивиз гэдэг чинь 24-5 мянган зэрэгтэй 150 танкраас бүрдсэн бригадтай төрөл бүрийн их буу гэхэд 160 гаруй ордог юм. За тэгээд нисхийн 2 том отрядтай байдаг юм. Ингэхээр асар удахгүй 100 гаруй мянган зэрэгтэй арим Монголын улаантныг Оросуудтай хамт устгана. Ингээд баян цагаанаас тамсаг хүртэлх газрыг хэдхэн хоногийн дотор улааны чөтгөрөөдөөс чөлөөлнө. Гэхэд Юкийн сэтгэлд 8 сард чинь Синто ёсны шашны дайны тэнгэр Хатиманагийн даглын өдрүүд байдаг шүү дээ. Тэгэхээр Яримацуритэй давхцнаа гэж бодлоо. Японы цэргийн ёсонд эрен үедээ тодорсон дайчин самурай нарыг дараагийн эрен үеийн самурай нарын өвөг дээдэс болгон алдаршуулдаг учраас өвөг дээдсийн сүнсийг бишрээд дахих ёсыг Хатимана бурхны тахилгын зан үйлийн дагуу үйлддэг хэд хэдэн онцлогийг баримтлан эрт үедээ их баг дунд баяр гэж хуваадаг байжээ. Баг тахилга үйлдэж дууссаны дараа 12 хоноод дунд тахилга эхэлдэг. Түүнээс хойш 6-7 хоноод их тахилга хийдэг ёстой байжээ. Юки асарсан эцгийнхэн энэ үгийг хэдэнтэй эргцүүлсний дараа
дунд дахилган үеэр Коситоку ажиллагааг эхлүүлэх эгзэгтэй гадарлав. Тиймээс Юки Коситоку ажиллагааны эхлэх хугацааг зөв тогтоохын тулд Японы шашны зан үйл, төрийн ёсны баяр ёслолын түүхийн өдөр судартай холбогд баримтуудыг олж үзэх шаардлагатай боллоо. Юки асарсан эцгийн хажуулахаар өрөөрөөгүй явхад ойдын өрөөнд орж ажил төрлийн талаар нэлээн ярилцав. Тэгээд гарахын өмнө "Ойдбоо, чи ойрын үед жанжин сүм рүү явна. Тиймээс ажил төрлөө сайн зохицуулаарай" гээд өрөөнөөс гарахын даваан дээр ямар нэг юм сонсон бололтой зогсоод "Чи одоо банд тогтох хоёрыг дуудаж хааж" гэлээ. Юки өрөөндөө орж ирээд Тозиягийн бэлгэлсэн номын сангийн картыг шүүж байтал дуудсан хоёр орж ирлээ. "Та хоёр энэ хэсэг картыг шүүгээд Японы эртний зан заншил баяр ёслолтой холбогдсон номнуудын картыг ялгаарай" гэв. Шингэж шүүсний эцэст Фузива Морихико гэж хүний бичсэн Мэйжин үеийн зан заншил, Японы баяр ёслол, Сакурото гэдэг хүний бичсэн Японы зан заншлын түүх гэдэг номнуудыг оллоо. Тэгээд Юки хоёр номыг банд тогтох хоёрт өгөөд "Өнөө шөнийн дотор наад намаа уншаад Японы баяр ёслолтой холбогдох сар өдөр ёс заншлыг тэмдэглээд өглөө надад өгөөрэй. Та хоёр гарахтаа өвгөн унтж байна уу харж гараа" гэлээ. Япончууд эрт үедээ 8 дугаар сарын 12-нд Яримацури гэдэг баярыг ёслон тэмдэглэдэг байв. Энэ нь жадны баяр гэсэн үгнээс гаралтай бөгөөд хожим, элд жадны дахилга бүхий ёслол болон хуурж, эдүгэ цэргийн зэвсгэн баяр болсноор Юмия Хатимана буюу бидний зэвсгийг Хатимана бурхан үзэг гэж тангаргалдаг болсон болоо. Энэ ёслолыг тэмдэглэхдээ хар өнгөн хувцс өмсөж, уртаараа 2 см, урттай 8 сэлэм агсаж, бас 8 хүүхэд тэр хоёрыг тойрч бүжиглдэг ажээ. Аянгийн тэнгэр Сусано 8 толгойтой могоон сүүлээр 8 шидэд элд хийгээд Аматерасууд бэлгэлсэн бөгөөд тэр нь 8 хүүхдэд тэр сэлмийг өгч газар дэлхийд илгээсэн хүч ажээ. Энэ ёслолын дараа 8 дугаар сарын 24-нд самурайн цог хэмэр сүр сүлдийг тагтдаг баяр болдог. Сүлд тагсан баяраас хойш 42 хоноод гүнсийн Мацури гэдэг баяр тэмдэглэдэг байна. Энэ нь өгсөн цэргийн сүнс дахих гэсэн үгнээс гаралтай бололтой. Жил бүрийн 10 дугаар сарын 7-нд Япончууд Синтогийн сүмийн үүдэнд цугларч шөнийн дахилга үйлддэг бөгөөд цэрэг бүхэн цаасан дэн асаан барьж тайлга үйлдээд дараа нь түүнийг шатаадаг төдийгүй уншлаг үйлддэг ёстой болоо. Юки энэ шөнө нүд анилгүй ном шагаажээ. Тэгээд өглөө банд тогтох хоёрын авчирч өгсөн төөрүүдийг уншаад өглөөний цаг Тозиятай хамт уужээ. "Аваа, төмөр замын асуудлыг ойдовт даалгаад хан ширээд суулгуул ямар байна? Энд байхаар энэ тэр ямар хөөцөлдөө цаг алдаад байх юм?" Уэдэ сангийн яриагаар бол Яримацуригийн дараа Коситоку ажиллагааг эхлэх нь байна. Тэгэлээ би алгуурлаж болохгүй. Тэгэхээр би төмөр зам тавиулах ажлаа яарвчлах хэрэгтэй. Ямар ч гэсэн хятадуудыг халах гол нутаглуулахгүй. Халах голыг тэдний тарианы газар болгохгүй гэж хордсон байдалтай хэлв. Тозия цаа ожилж суухдаа Уэда санж Юкигийн үндэсний үжлийн эмзэг газрыг олоод авлаа шүү. Ингэхээр би санаандан хүрэх цаг улам ойртоод байгаа хэрэг. Хятадуудыг халах гол сууршуулна гэдэг сургаар ингэж байгаа юм чинь. Тэдний төв халахын нутаг 3 голын савд сууршуулна гэвэл алтан бүгдийг гаргаад чулуучхаж мэдхэн гэж бодоод өнөөдөр чинь 8 сарын 5 билүү гэснээр ширээн дээрээс шанжууран авч асаагаад Яримацури бол энэрэнгүй ёсны бодморын баяр ёслол болохоор ертөнцийн амьтанд ад жаргал хайрлах ёслол учраас хатуу юм үйлдэхийг цайрилдэг юм. Тиймээс энэ өдрүүдэд цаазлах хүнийг ч гэсэн ам хэлтрүүлж байсан гэдэг. Маш эртний самурайн энэ ёсоор бол Яримацуригийн өмнөх өдрүүдэд дайм байлдаан хийхийг хоригддог гэдгсэн. Одоо түүнийг мэдэх хүн байх биш. Гэхдээ Уэда сан Жанжин штабын хэдэн ёгзрүүд эртний ёсыг сайн мэддэг болохоор Яримацуригийн үеэр дан хийх болов да. Жанжин штабынхан тэргүй Ясакуны сүмийн ширээт ламнараас Коситокуг эхлүүлэх өдрийг тойруу замаарч гэсэн асууна.
Лам нар Ярима цүрийн үеэр дайндагдэхийг хүлцэхгүй. Чи Монгол дэлгэрсэн буддан шашны хайланг 45 хоног хурдгийг мэднэ шүү дээ. Энэ бол Монгол дэлгэрсэн энэрэнгүй ёсны нэг онцлог бүхий баяр юм. Яг үүний эсрэг чиглэсэн нэг өрмөц ёсол бол Синто ёсны дунд баяр юмдаг. Энэ баярыг эрт үеийн 42 хоног тэмдэглэдэг байсан гэдэг. Гэтэл хожуугийн ухаантангууд 42 хоногийн дараа тэмдэглэдэг болгосон юм гэнэ. Өөрөөр хэлбэл хатуу ёс буюу дайн байлдаан тал төгсөд диваажинд додсон самуурайн сүнсийг тагтаг өдөр болгож хувиргасан юм. Гэж л хууччул ярьдаг сандаа. Орсуудын шашнаар бол Успенскийн баяр ёсолтой дүүцдэг. Христос шашны ёсноо Тэнгэр заяатанг диваажинд додуулахын тулд 8 сарын 15-нд их цайлга хийдэг шүү дээ. Энэ бүхнийг хэрэгцүүлвэл Коситокуг 8 дугаар сарын 24-нд хэлбэлэх нь тохиромжтой. Нөгөө талаар халах голын дуйлаан пүрэв гарагт эхэлсэн. 8 дугаар сарын 24 бол пүрэв гараг. Тэгэхээр суурил учруулсан энэ өдөр сүлт тахих нь бэлэг дэмбэрэлтэй өдөр гэлээ. Тозия энэ үгийг санаанаасаа зохиосонгүй. Харин Юки Уэдагийн амнаас ийм үг сонсвол 8 дугаар сарын 24-нд Коситоку ажиллагааг эхлэх нь зайлшгүй байлаа. Тозия Юкитэй чингэж ярилцахдаа хан ширээд ойдвыг суулгах гэсэн саналыг эсэргүүцсэнгүй. Тэрээр жанжин штабаас баталсан Коситоку ажиллагаагаар Монгол зөвлөлтийн армийн хүчийг бөрмөсөн устгах гэдэгт итгэж байсан болохоор Юкигээс Балдины ажиллагааг нуулгүй харин түүний талаар ярьж итгүүлж чадвал богдын алт аяндан гараад ирэх байлаа. Гэтэл Уэда хожим ямар нэгэн хэрэгт бүгд унахгүй хичээгээд Юкид Коситокугийн талаар тодорхой ярьж танилцуулахгүй арга цаасаар байлаа. Уэда өчигдөр Токиото тусгай холбоогоор ярихдаа Тозиягийн саналыг дээд удирдлагатаа танилцуулахаар зөргөлжээ. Кака миний бодож байгаагаар бол Юкид Коситокугийн ажиллагааны талаар танилцуулж зайлшгүй ялна гэдгийг өрөмшүүлэхэд чухал байх. Тэгвэл бид хаалх голоос баян түмэн хүртэл тавих төмөр замын стратегийн ач холбогдлыг бас нууцлж чадна. Юки хан ширээс жанжинсэм халх гол руу төмөр зам тавьж бараг нутгийн ард түмний хэрэгцээнд шаардлагатай зам харилцааны тулгымдсан асуудалд гар сунгаж төмөр замын томоохон нийгэмлэгтэй холбоо тогтоож хувь нийлүүлэх гэж байна гэж нэлээд дөрвтэй шууган дэгдээд байгаа нь бидэнд маш ашигтай байгаа шүү дээ. Нөгөө талаар Юкиг хөрөнгө нийлүүлэх гэсэн сургаар армийн зам харилцааны ажиллагаанд хөрөнгө нийлүүлэх ёстой манай үйлдвэр банкны эзэд овоо идэвх гаргаж байна. Ингэхээр Юкид төрсөн итгэлийг улам гүнзгийрүүлэх нь зайлшгүй шаардлагатай юм. Уэдасан та Коситокугийн төлөвлөгөөг Юкид үзүүлэх санаатай байна уу? Гака энэ бол Юкид итгэл төрүүлэх хайтайхан арга. Нөгөө талаар Юки цэргийн боловсралгүй болохоор төлөвлөгөөг үзлээж гэсэн тодорхой ойлгож чадахгүй. Ер нь монголчууд нүдээр үтсэн юм ойлгож учир холбогдлыг нь мэдэж чадаагүй ч гэсэн итгэдэг сэтгэхүйтэй хүмүүс. Тиймээс нүдээр үтсэн бүхнийг үнэн чихээр сонссон зүйлээ худлаа гэж үздэг онцлогтой шүү. Уэдасан таны үгээр бол нүдээр баясаж сэтгэлэн бадраана гэдэг болох нэ дээ. Энэ чинь Зонхвагийн үед боловсруулсан төвдийн гүн ухааны үндэсгэлэл. Тиймээс төвдүүд бурхны урлагийн дээд хэлбэр монголчуудын нүдийг баясгаад зогсоогүй сэтгэлийн эзэмшиж өөрсөндөө итгүүлж чадсан юм шүү дээ. Энэ бол амьдралын нотлогоотой арга шүү дээ. Уэдасан та энэ бүхнийг сайн судалсан бол төлөвлөгөөг үзүүлж болно. Гэхдээ нарийн тайлбарласны хэрэггүй биз. Харин асуу сонирхсон зүйлийг нь энгис тэгсхийгээд өнгөрөөнө биз дээ. Гэд тусгай удирдамж өглөө. Кавантуны армийн удирдагч жанжин штабаас инхүү чиглэл авсны дараа Юкиг өрлөө. Юки-сан манай зам харилцааны асуудалд томоохон ховын пүүс үйлдвэрийн эзэд хөрөнгө нийлүүлдэг. Гэтэл үйлдвэрийн эзэд манай армийн удирдлагын хооронд заримдаа зөрчил гардаг болохоор тэд бидний ажиллагаанд чөдөр болдог удаа байдаг юм. Харин та армийн өмнө толгомдсон ийм асуудалд биеийн оролцсон туслагаар шийдэж идэвх санаачлаг гаргасан явдал бол их алдаргав яв юм. Би таны санаачлагыг дээд зэргээр дэмжиж байгааг та мэднэ. Уэдасан 1932 онд Шанхайд хятадууд үүмэн гаргаж Японы иргэд тэдний хөрөнгийг ихээхэн сүйтгэж билээ.
Тэднийг хамгаалах аюулгүй байдлын сахих зэрэг асуудлаар Токиогоос Шанхай руу гарах ёстой усан онгоцны зардлыг Митсу банкнаас гаргахдаа ихээхэн саад хийж байсныг би мэднэ. Тэгэхэд тэднийг 22 сая доллар дээр гар татаж билээ. Тиймээс халах голын асуудлыг над ашигтайгаар шийднэ гэж үзээд төмөр зам байгуулах ёстой хувийн бүсүүттэй хоршгоор шийдсэн билээ. Хүсэл мөрөөдөл тэр бүр бүтэмжтэй биш байна. Гэхдээ миний горилго тасраагүй шүү. Гэхэд Уэда Юкигийн сэтгэхэд итгэл төрүүлэх боломж олсон дон ичнэндээ баггүй баярлсаар таны хүсэл мөрөөдлийг талаар өнгөрөөхгүй. Үүнийг би баталж чадна. Одоо 20 хоногийн дараа гэхэд манай айрам халах голыг улаан орсуулан Монголын улаантны мэдлээс салгачихна. Тэр үед та яахаа мэднэ биз? Ямар ч гэсэн халах голыг таны мэдэлд өгнө. Үүнийг би ганцхан танд хэлж байгаа юм шүү. Учир нь манай айрам өөрийнхөө ажиллагаа ганцхан халах голоор хязгаарлахгүй. Тиймээс одоо 6 дугаар айрам байгуулахар болсон. Та манай айрмын ажиллагаанд гар биеэрээ оролцож дэмжиж байгаа жинхэнэ монгол хүн учраас бид танаас юу ч нуухгүй. Гээд нууцын шүгэнээс газрын зураг гаргаж ширээн дээр дэлгэлээ. Юки тэр зургийг хайхрамжгүй харж байхад Уэда өрөөнийхөө өөд рүү эргэснэн Юки-сан та наа зургийг үзэж бай. Би гээд үүдэрээ шагааж би хүн хүлээж авахгүй гэснэн туслахынхаа өрөө рүү орохдоо үүдэн гүйцэд хаасангүй. Хаалганы заагаар Уэда нэг генералтай уулзаад ямар нэг юм завардаж байгаа бололтой харагдана. Тэгээд арваад мөч болоод эргэн орж ирж Юки та ойлгож байна уу гэж асуулаа. Уэда-сан би чинь газрын зургийн мэрэгчлэн биш шүү дээ. Надад бол эрээн цоохор цаас л байна. Гэтэл Уэда би тань тайлбарлаж өгье. Энэ бол халах голын наадал дугаа айрбын хоригдож байгаа хэсгүүд юм. Манай зэрэгүүд одоо Фуй өндөрлөг Такасай бойтыг манханд томоохон бэхэлтэй болсон. Хайлаас тийм баруун зүүн талд манай 23 7 дугаар дивизийн 26, 64, 72, 28, 71 дугаар хорооноос гадна баргын 6 морин хороо, их бүний 7 хороо, танкийн 2 хороо, инженерийн 2 хороо оролцож байгаа юм. 6 дугаар армийг байгуулахаар бүрч их хүчтэй болно. Гэхэд Юки Уэдагийн энэ ярианаас баян цагааны тулдааны дараа хүчээр овоо шинчилсэнийг мэдэж авчээ. Гэвч энэ бол хэн бүхэнд мэдэгдсэн баримт байлаа. Харин генерал 6 дугаар армийнхаа талаар дуугийн өнгөрөхөр шийдсэн нэлтэй. Уэда хуучин хүчээр шинэ зүйл болгож тайлбарласны дараа та Жанжин сүмээс Монголын хил рүү чиглэсэн төмөр замыг хаагуур тавина гэж бодож байна уу? Гэлээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол муу өндөрлөг мухар уулын чиглэлийг ашигтай гэж байна. Харин хилээс цааш газрыг бол сонгоогүй байгаа. Ер нь шар мод мухар уулнаас цаашаа хулдын манхны зүгээр сүмбэр цагаан нуурын чиглэлийг сонгох байх. Гэхдээ төмөр зам тавихад ямар шуухан бай гэдгийг мэдэхгүй л байна. Нөгөө талаар бид хилийн цаа талын газрыг үзээгүй шүү дээ. Юки-сан та тийшин очих гэж байгаа бол фронтын тэргүүн шугам дээр очих боломжоор хангаж болно. Гэхэд Юки би өөрөө очиж чадахгүй. Номондан шамдаад байна. Ер нь тэгээд төмөр замын асуудлыг ойдов хариуцж байгаа. Тиймээс ойдвыг тийш нь явуулахын дээр үүнийг та зөвшөөрнө биз дээ? Гэлээ. Бололгүй яах вэ? Би таны итгэмжлэгсэн хүнд бололцоо тавьж өгнө шүү. Гээд хонхон дартал туслах нь орж ирлээ. Тэгээд Уэда Юки-саны төлөөний итгэмжлэгсэн туслах ойдовт фронтын тэргүүн шугамд зорчих эрхийн өрмөлөх байлд. Тэгтэн Жанжин штабын тусгай төлөөлөгч нарт олгодог өрмөлхийг олгох хэрэгтэй шүү. Тэгээд тушаал гаргахтаа Жанжин штабын өдөрдөмжээр гэдгийг дурдаарай. Гэлээ. 80 дугаар хэсэг төгсөв.